За бүгдээр математик 4-р хэсгийн бодлогуудыг нэгээс нэглэе. За энэ функцийн 5 дахь дээрх налтыг олоорой гэж. Тэгэхээр бүгдээр налтыг олохдоо уг функцээс уламжлал аваад 5 орлуулна гэсэн. За язгуутар байгаа гэдэг маань 2-1 гэсэн үг. За одоо энэс бүгдээр уламжлал авъя. 2-1 зэрэгтэй учраас бүгдээр 2-1-ийг урагшаа гаргаад тэгээд зэргээс нэгээс гарч нь хас 2-1 өрчгөн давхар функцоос дотор талаас нь уламжлал. 4-ийг хүчин x уламжлалыг 5 маань сул тавч уламжлал нь тэг болчихно. За тэгэхээр эндээс 2-1 хүчин хас 2-1 зэрэгтэй бол 1-ийг баах нь 4x-тэй нэмэх нь 5-ын 2-ны 1 зэрэгт. Өрчгөн 4. Энэ хоёр маань устдаад дээр нь 2 хуваарь дорноглохоор 4x-тэй нэмэх нь 5-ын 2-ны 1 гэдэг маань язгуудар гэсэн үг. За тэгвэл энэ функцийн 5 зэрэг дээрх налтыг олно гэхээр уламжлал авсандаа бүгдээрээ 5-ыг орлуулахаар 4-ийг өрчгөн 5 нэмэх нь 5. 2-ыг баах нь 20 дээр 5 нэмэхээр 25 болоод язгуураас 5 гарч. Тэгэхээр манай налт нь 5-ны 2 байна. За бүгдээр 36 модтой хөөцрөөс таамагаар нэгийг суглаад буцааж хийхгүйгээр дахиж нэг хөөцөр суглаад гэсний уг хоёр хөөцөр хоёулаа таамаг баг. За тэгэхээр бүгдээр эхлээд 36 модтой хөөцрөөс нэгийг сугсан. Тэгсэн чинь тэр маань хоёулаа тамга гэхээр 4 тамганы 1 байсан байна. За дахиад гараа хийхээр би нэг хөөцөр авсан ч одоо надад 35 сонголтоогоо 35 хөөцрөөс нэгийг авсан чинь тэр маань үлдсэн 3 гэлийн 1 нь баг. Тэгэхээр C4-өөс 1 нь 4, 36-аас 1 нь 36, 3-аас 1-ийг сонгох 3, 35-аас 1-ийг сонгох 5, 35. Бүгдээр эхлээд гараа игмэл 36 хөөцөр баригдана. Там гарах нь 4 боломжтой. Нэг үзэр авсан чинь одоо үлдсэн 35-ын сонгоно. Яг гэлээс нь бол 3 сонголтсон баг. За тэгэхээр 12-ыг ийшээ бахаар 3-ыг 40 35 байна. Тэгэхээр нэгийг баах нь 90 дээр 15-ын нэмлээд 105 буюу нөлт нь 125-ны 1 юм байна. За бид нар ОАБ гурвалжны ОА тал дээр ОЦ-ийн ЦА-н нэгийг харьцах нь 3 2 байхаар за ОАБ гурвалжны ОА тал дээр ОЦЦА нэгийг харьцах нь 2 байхаар үргэлж энэ нэг хэсэг байхад энэ хоёр хэсэг байхаар бүгдээрээ нэг цэцэг авсан байна. 2x 1x байхад ОЦ 1x 1x байхад энэ 2x байхаар цэцэг авсан гэж байна. За дээцэг нь АБ талын дундад зэг. За тэгээ бид нар ч юу өгсөн гэсэн чинь ОА вектор маань А вектор гэдээ өгсөн. ОБ вектор маань Б вектор гэдээ өгсөн. Тэгээд бүгдээрээ CD векторыг энэ AB 2 вектороор илэрхийлэх юм байна. За тэгвэл одоо бүгдээрээ яах юм бэ гэсэн чинь энэ векторыг илэрхийлнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр би энд ямар нэгэн параллелограмм баггүй гурвалжин байгаа учраас эхлээж юу гэсэн бүгдээрээ энэ CD-гээ гурвалжны дүрмээр энэ CD 3 дахь нь А учраас CA вектор дээр нэмэх нь AB векторыг авч болно. За тэгсэн чинь CA вектор маань юу вэ гэж харсан чинь CA вектор маань манай энэ OA гэсэн векторыг 3 хуваасны энийг хэсэг нь 2 хэсэг байгааз 3 хуваасны 2 хэсэг. Тэгэхээр би одоо энийг CA векторыг юу гэж вэ гэхээр OA векторыг 3 хуваасны 2 нь байна. За AD векторыг харъя. AD вектор маань юу гэсэн чинь манай AB векторын хагас нь байна. За AB векторын 2-ны 1 нь байна. За OA вектор маань яг А вектор гэдэг өгсөн. Тэгэхээр А гүрч нь 3-ны 2, AB нь болохоор бүгдээрээ ягаан өнгөөр илэрхийлж чадна тий. Тэгэхээр AB вектор 3 дахь нь О буюу бүр том гурвалжин дээр 3-ны дүрмээр AB вектор гэдэг бол АО дээр нэмэх нь ОБ вектор тэгээд өрчих нь 2-ны 1. За төгсгөл эхлэл 2-ыг адилхан бооз. За эндээс би 3-ны 2-ыг өрчих нь А вектор нэмэх нь надад энд болохоор ОА вектор өгсөн. Гэтэл энэ маань А. Тэгэхээр би эхлэл төгсгөлийн солиод векторын өмнө хасах тэмдэг. Нэмэх нь ОБ вектор өрчих нь 2-ны 1. Тэгэхээр энэс бүгд яах вэ гэсэн чинь 3-ны 2-ыг өрчих нь А вектор дээр нэмэх нь хасах 2-ны 1-ийг өрчих нь ОА маань А вектор нэмэх нь 2-ны 1-ийг өрчих нь Б вектор. За тэгвэл энэ дээр ижил 2 өгөхөөр бүгд энд яах юм гэсэн чинь энэ 2-оор энд 3-оор өгч. Тэгэхээр энэ маань
6-ны 4-өөс 3-аар 1 А вектор дээр нэмэх нь 2-ны 1 Б вектор болж тарах нэ. За дараанд нэг багийн 5 тамирчнаас судалгаа авсан байна. Тэдний насны тоог нь X-ээр тэмдэглэсэн байна. За тэгсэн чинь тэр насны квадратуудын нийлбэр нь 1325 юм байна. А стандарт хазаалт нь 3 юм байна. Тэгээд дээрийн дундаж насыг олоорой гэж байна. За стандарт хазаалт маань яаж авдаг вэ гэхээр дисперсээс язгуурсан байна. За бүгдээ дисперсээ яаж болдог вэ гэсэн чинь тэр бүх хүмүүсийнхаа насны квадратуудын нийлбэрийг за нийт хүний тоо буюу 5 таваагаад тэгээд нийт насныхын нийлбэрийг 5 тугаасан архиметик дунджийнхан квадратыг асаад язгуурхаа манай стандарт хазаалт гардаг. Энэ 3 гэдэг өгсөн байна. Тэгэхээр одоо бүгдээрээ яах юм гэсэн чинь хоёр талын квадратшүүлчихье. Тэгээд дээр нь нэмээд энэ квадратуудын нийлбэр манадаа өгсөн 1325 гэдэг. Тэгэхээр би 1325-ыг хуваах нь 5 хасах нь архиметик дундч гэсэн үг шүү дээ. Энэ тий архиметик дундчийн квадрат тэнцүү квадрат гэхээр энэ маань 9 болчихно. Тэгэхээр бүгдээрээ 1325-аа 5 тугаач. За тэгэхээр 1325 маань 5-аар төгссөн юм чинь 5 тугаагдана тий. За тэгэхээр хэд гарах вэ гэхээр энэ маань 265 гарах юм байна. Тэгэхээр 265-аас x квадратыг хасна 9 юм бол манай x квадрат нь хэдтэй тэнцүү гэсэн чинь 265-аас 9x-лаа 256. За тэгээ би юу болох юм бэ? Тэдгээрийн дундаж насыг олоорой гэсэн. Энэ маань архиметик дунджийн квадрат ч байна. Тэгэхээр эндээс манай архиметик дундаж нь 16-тай тэнцүү биш. Дундаж нас нь 16 байна. За 5 энэ илэрхийлийг хэлбэрсараа гэж. За манай синус маань сондгой функц учраас хасах тэмдэг урдаа гарах. За косинус маань тэгш функц учраас хасах тэмдэг гарахгүй. Хуваах нь өрчих нь. За 90 градус дээр нэмэх нь ихээр 90 градус дээр нэрээ солиод косинус маань sin x болчихно. За косинус маань энэ хоёртоо нэмэх энд хасах байдаг. Тэгсэн чинь бүгдээр 90 градусээр өнцөг нэмний хэрэг нь хүчийг харж шүү дээ. Тэгэхээр энэ бол хасах юм байна. За хуваар даруун синус квадрат x байгаа. За энэ синус 180 дээр нэр солихгүй синус x. А манай синус маань энэ хоёртоо нэмэх энд хасах байдаг. Тэгэхээр бид энэ 180 дээр нэмэх нь ихээр 180 градусаар өнцөг нэмнэ гэдэг нь энэ мөчтөд нь би харахаар хасах юм байна. За ингээд хэлбэрчилчээ. За тэгэхээр энд хасах юм чи үржүүрнэ хасах гарах юм байна. Энэ хоёрын шууд хасахт нь ураач л та тий. Тэгээ энэний синус x-ийг синус x-тэй урахаар хасах дээр нь косинус x хуваар дорн синус x гарах юм байна. За эндээс тэгэхээр юу гарах вэ? Манай хариу нь косинус x синус тугаасныг катангс x гэдэг учраас хасах катангс x гарах нэ. За 6. За би ингээ өгсөн ийм матрицын нэгтгэл бол x матрицын тодорхойлогчийг одоорой гэж. За тэгэхээр бүгд x матрицаа олохын тулд яах вэ гэхээр эндээс хоёулангийн x олохын тулд а гэснээр за энэ талаас нь а-гийн уруугаар орчуулж. За тэгээд араас нь орчуулж нөгөө матрицаас а-гийн урууг араас нь орчуулнэ. Тэгэхээр эндээс а-гийн урууг орчуулчээд нөгөөх нь ингээд ардаас нь төрүүлж. Хоёулангийн ард нь чинь эсвэл хоёулангийн урд нь нэгэн зэрэг орчуулна. Тэгэхээр а матрицыг а-гийн уруугаар орчуулахаар нэг ч матрц гарна. Тэгэхээр b-г бүрчих нь а-гийн уруу. За тэгэхээр x-ийг нэг ч матрицаар үржүүлэхээр x гарна. Тэгэхээр одоо би b-г үржих нь a-гийн уруу матрц. За тэгсэн чинь бүгд уруу матрицыг яаж олдволээ гэсэн чинь а матрицын уруу гэдэг бол нэгийг байх нь а матрицын тодорхойлогч. За тэгэхээр үндсэн а матрицынхаа энэ хоёр элементийн болохоор байрын солиод а нөгөө хоёр элементийг хасах нэгээр хүчтэй тавьдаг. За а матрицын тодорхойлогч маань юу юм бэ гэсэн чинь 5 2 2 1. За матрицын тодорхойлогчийг болохдоо ингээд яагалж үржүүлээд хасах нь ингээд үржлэхэд 4 болчихно. Тэгэхээр нэг гарч байна. За тэгэхээр манай а матрицын уруу маань нэгийг хуваах нь тодорхойлогч нэг юм чинь нэгээр үржүүлэхээр яг хэвээрээ гарах нэ. За одоо бүгдээ x матрицаа олохын тулд b матрицаараа манай b нь хасах нэг 8 3 юм байна. За энийг бүгдээ юугаар үржүүлэх гэсэн чинь
А-гийн уруу матриц буюу 1 хас 2 хас 2 5 гэсэн энэ матрицаар хөрвүүлэх нэ. За тэнгууд эхний мөрийг дараагийн багны элементээр харгалзан үржүүлэхээр хасах 1 дээр нэмэх нь 2. За дараа нь энийг ингээд үржүүлэхээр манайх нэмэх 2 хасах 5 гэхээр эндээс хасах 3 гарах нэ. За дахиад шалганаа. Ингээд үржүүлэхээр нэмэх 2 хасах 5. За дараагийн мөрийг дараагийн багны элементээр үржүүлэн 8 хасах 6 гэж 8-аас 6-аар 2 юм байна. За дараагийнх маань ингээд үржүүлэхээр хасах 16 дээр нэмэх нь 15 гэхээр хасах нь болчих юм шиг. Тэгэхээр манай матриц маань 1 хасах 3 2 хасах 1 юм байна. Тэгэхээр X матрицын тодорхойлогчийг ол гэсэн. Тэгэхээр 1 хасах 3 2 хасах 1 гэсэн матрицын тодорхойлогч маань ингээд үржүүлэхээр хасах 1 хасах нь ингээд үржүүлэхээр хасах 6. Тэгэхээр хариу нь нэмэх 5 гарах нэ. За 7 3 см радиустай тойргийн 8 см нумд харгалзах гэхээр манай нум гэдэг маань энэ хэсгийг хэлж байгаа. Энэ маань 8 см бол харгалзах өнцгийг олоо гэж. За тэгэхээр бүгдээр нь нумын уртыг яаж олдог вэ гэж чинь 2πr гэж тойргийнхаа уртыг олоод тэгээд 360 градусд хуваагаад харгалзах альфа өнцгөр орчуулна. Гэтэл манай L маань 8 см тэгээд 2π-г 360-таа хуваахаар R-ыг бүрчих нь альфа авчна. За тэгэхээр энэ маань 8 тэнцүү радиус нь бидэрт 3 бүрчих нь альфа. За альфагаа болохоор радианаар бол 3-8 хатар тийм үү. За тэгэхээр би энэ радианаар л ингэж хэлчихнэ. За өнцгөр бол бүгдээр яах вэ гэхээр за эндээс нэг сонголт би 8 тэнцүү 2π хүчин манай радиус нь юу гэж чинь 8 хуваах нь 360-ыг бүрчих нь альфа. За тэгэхээс бүгдээр харгалзах өнцгөө олно гэхээр манай альфа маань 8 нүст чинь тгийш үржүүлэхээр 360-ыг хуваах нь 2π байх нэ. За тэгэхээр π-ийг 364-д оройцгоод тавьсан байж болно. Эсвэл манайх ингэж тавьсан байж болно тий. За энд нэг юу гараад тах чинь бүгд шалгаадах юм. За 360 ингэ хуваасан шүү дээ альфа. Тэгэхээр би альфа болохоор 3-ыг хуваах нь 8 болчихж байгаа. За энд маань юу болсон ч манай энд 2π R-ийнхоо би буруудаа тавьчих таам байна шүү дээ. Радиус чинь 3 байх шүү дээ. Радиус маань 3. Тэгэхээр энэ юу болох юм гэсэн чинь 6π-г хуваах нь эндээс нэг очиж альфа 8 тэнцүү 6π-г хуваах нь 360 градусыг бүрчих нь альфа. За тэгээд чи үржүүлэхээр альфа нь бол 8-ыг бүрчих нь 360 градусыг хуваах нь 6π болох юм. За хариуг нь яаж тавьснаас шалтгаална тий. За бүгд ингэж хураахаар 60 болоод 480-ыг хуваах нь π болох нэ. За тэгэхээр одоо энийг би π-гээ 180 градус гэж тавьчвал энэ хоёрыг хоёулангийн 60 хуваахаар яг 3.8 бооз. За тэгэхээр хариуг нь яаж тавьсан бэ? Тэндээс нь сонгох нэ. За 8 синус альфа косинус альфаыг үржүүлнэ хасах 0-ын том бол 6 зэрэгтэй синусуудын нийлбэрийг бол. Тэгэхээр синус 6 альфа дээр косинус 6 альфаг нэмнэ гэж байна. За тэгэхээр нэг бүгдээрээ А-гийн куб дээр нэмэх нь Б-гийн кубыг А дээр нэмэх нь Б-гийн кубээс хасах нь 3AB бүрчих нь А дээр нэмэх нь Б гэдэг ингээд бүтэн куб ялгаж байна. За энэгээр би задлчих. За энэгээр ихээр би юу гэж орлуулж байгаа гэхээр синус квадрат альфагийн куб дээр нэмэх нь косинус квадрат альфагийн куб гэж жагаад энд бүтэн куб ялгах гээд байна. За тэгэхээр яах юм гэсэн чинь синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфагийн кубээс хасах нь 3-ыг үржих нь синус квадрат альфа үржих нь косинус квадрат альфа тэгээд А гэдэг нь синус квадрат альфа дээр нэмэх нь косинус квадрат альфа. За энэ чинь манай үндсэн адилхан юм чи энэ хоёр маань нэгтэй тэнцүү. Тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 1-ийн кубээс хасах нь 3-ыг үржих нь синус квадрат альфа үржих нь косинус квадрат альфа үржих нь 1. За эндээс би яах юм гэсэн чинь синус косинусыг үржүүлээ мэдж байгаа тий. Тэгэхээр нэг би синус альфа үржих нь косинус альфагийн квадрат юм байна.
Тэгэхээр 1-3-ийн хүч нь синус косинусийн үржим маань хасах 0.5. Тэгэхээр энэ үнийг квадратлах нэ. Тэгэхээр 1-3-ийн хүч нь 0.5-ын квадрат маань 0.25. Тэгэхээр эндээс 1-ээс хасах нь 0.75 гэдэг маань хариу нь 0.25 буюу эсвэл 4-1 гэдэг байж болно. За надад x маань ингээ өгсөн x-ийн хамаарлыг болгож байна. Тэгэхээр бүгдээрээ хоёр талын 2 дахь ачийг косинус альфа, за y-гээ болохоор 2 талын 3 дахь ачийг синус альфа, бүдрийн чинь синус косинус хоёрын хамаарлыг болгосон тийм. Тэгэхээр эндээс 2 талын квадрат зэрэгчлэхээр x квадратыг бахан 4 косинус квадрат альфа, y квадратыг бахан 9 синус квадрат альфа. За хооронд нэмчихээр x квадратыг бахан 4 дээр нэмэх нь y квадратыг бахан 9. За манай энэ хэлбэр маань 1 гээд x-ийн хамаарлах нь юм байна. Буюу энэ маань эллипсийн гэртэл байна. За 10 дахь нь синус 34 градус маань ойролцоогоор 0.56-ны өөрөлдвөл 100.56 байна. За хоёулангийн 4 тур ачаар энд 14, хуваар дор нь 25. За тэгэхээр бүгдээрээ 34 градус маань тэгшинцэгтэй гурвалжин дээрээ энэ өнцөг 34 авчих. Тэгэхээр 34 градусын өнцгийн синус гэдэг бол эсрэг шкатта гипностой байна. Тэгэхээр эсрэг шкат маань хэд вэ гэсэн чинь 14, гипноз маань 25 байна. За нэг x-ч тэгвэл бүгдээ эндээс x-ийг Пифагортоор 25-ын квадратаас хань 14-ийн квадрат. За тэгэхээр өргөл 25-аас 14-ийг хасгаар 11, 25 дээр 11 гэхээр 39 юм шиг. Тэгэхээр x квадрат нь 11-ийг 39-оор үржүүлэхээр 11-ийг 39-оор үржүүлээд авчих. Тэгэхээр 11-ийг үржих нь 39 маань 429 юм байна. За тэгэхээр 429-өөс бүгдээрээ ойролцоогоор язгуур гаргахаар ч юм байна шүү дээ. 400 маань 20-тай ойрхон шүү дээ. Тэгэхээр 429-өөс язгуур гаргахаар 20.7 орчим байна. За тэгвэл одоо бүгдээрээ 34 градусын тангс гэдэг бол ойролцоогоор эсрэг катыг бахан насан кат би нөө тоймолцсон учраас ойролцоогоор гэдэг ба штэ. Эсрэг катыг бахан насан кат. Тэгэхээр 14-ийг хуваах нь 20.7 юм штэ. За тэгэхээр энэ маань хэд гарах вэ гэсэн чинь 14-ийг хуваах нь 20.7 маань багцаагаар тоймолвол 0.68 болох нэ. Энэ чинь нөгөө манайх яатсан мэс 100-ны хэсгээр нэр хвчлэгсэн мэсэн. Тэгэхээр энэ чинь 10-ны хэсэг, энэ 100-ны хэсэг.